За өнөөдөр ажил хөдөлмөр эрхэлж байгаа бага насны хүүхдтэй хүмүүсийн дийлэнх нь хувийн байгууллагад ажилладаг. За харин хувийн байгууллагын цагийн хуваар бол 9-өөс 18 цаг байдаг. За гэтэл цэцэрлэгийн цагийн хуваар энэхүү ажил тарах цагтаа яг адил буюу 17-оос 18 цаг байгаа. За заримдаа бол одоо ажил тарахаас өмнө буюу 17 цагт хамаарч байгааг та бүхэн харж байна. За тэгвэл эцэг эхчүүд яаж энэ цагт амжиж ирж хүүхдээ цэцэрлэгээс нь авдаг гэдгийг тодорхойлцгаая. Заримдаа амжихгүй байна л да. Тэгээд эхнэр маань бас 17:30-аас тардаг болохоор бас ажил ойрхон болохоор хоёулаа нэг байгууллага цуг ажилтдаг болохоор тэгээд зохицуулаад болгоол байна л да. Амжихгүй үедээ яадаг вэ? Амжихгүй үедээ тэгэл одоо ээжтэй хэлдэг ч юм уу тий. Гэрт одоо завтай хүн юм байна. Тэгэл уцтаад хэлэндээ. Яаж 18 цагаас тардаг юм тэгээд зохицуулаад авдаг штэ. Ажлынхаа дундуур гарч ирэл үү? Тий. Уг ажлаа зохицуулчаал тэгэл хэлээл тэгэл гарч ирэл авдаг. Хаяа нэг өдөр л ингэж яриаж авах их хийж авдаг. Эндээ ажлынхаа завчлал. Тэгээ голцол 6-аас хойш ирж авдаг. Оо би ч ээлж ажилтай. Тэгэл тараал авч штэ. Заримдаа оройтож ам, заримдаа ч тавна. За цагийн 118 цагийг зааж цэцэрлэг тарах цаг дууслаа. За энэ тохиолдолд бол зарим цэцэрлэгүүд дотоод зохион байгуулалтаараа за багш нар нь одоо өдрөөр ч юм уу 7 хоногоор ээлжлээд жижүүрэн гаргаад за 18 цагаас хойш одоо үлдсэн хүүхдүүдээ нэг ангитаа нэг багш нь хараад үлддэг ийм тогтолцоос бүрдүүлсэн байдаг юм байна. Эцэг их нь цагтаа авч амжаагүй хүүхдүүд энэ мэтчлэн анги ангиас нэмэгдэн орж ирнэ. Энэ тохиолдолд багш илүү цагаар ажиллаж байгаа учраас хуулийн дагуу багшийн 1 цагийн дундаж цалин 3,000 төгрөгөөр 30 минутыг 1,500 төгрөгөөр тооцоож эцэг их өөрийн халааснаас өгөх ёстой. За энэ цэцэрлэгийн хувьд 18 цаг тардаг. Одоо 18 цаг 15 минут болж байна те. Тэгэхээр таны ажил хідээс тардгуу яаж ирдэг вэ? 18 цагаас таарна л да. Тэгэл нааш нэг ажлаас нэг заримдаа 10 минутын өмнө гараад наашаа алхаж ирсээр итэл яг 8 6 10 гэж хатлаа орж ирж байгаа 20 минут зайтай. Ер нь бол яг 5 цагт ирж авах тийм боломжгүй л гэдэм юм. Тийм боломжгүй. Ажил 5-аас таарна гэж байхгүй шүү дээ. Ямар ч ажил. Одоо 15 минут хоцорсон мөнгө өгөх үү яах вэ? Гэхдээ энэ одоо болохоор нөгөө нэг яг ангийнхан багш нь таарчлаа л да. Тэгэхээр гайгүй. Өөр анги тааруул авнаа. Хотын төвийн цэцэрлэг дээр нь хүүхдүүдийн тал нь цэцэрлэгтээ ирэхгүй байгаа мөртлөө байдал юм байгаа юм а. За ингэж зохицуулалт хийдэг цэцэрлэг байхад зохицуулалт хийдгүй цэцэрлэгч олон байгаа. За гэтэл хүүхдийн цэцэрлэг ажлаас нь хол ажлын цагтаа амжиж тардгүй зэрэг олон асуудал үүний цаанд байгаа учраас цэцэрлэгийн ажиллах цагийг нэгдсэн байдлаар зохицуулах шаардлагатай байгаа юм а. Одоо зарим хол ажилттай хүмүүс нь хэцүү шүү дээ тий. 17:30-аас ажиллаад харчаад наашаа төгжирж явсаар байтал нөгөө 6 хоног өнгөрчдөг. Цэцэрлэгийн нөгөө хүүхд авах цаг нь өнгөрчдөг болохоор бас хэцүү байдаг шүү дээ тий. Жохон нэг цагаар хошоо сунгуул бас зүгээр л. Гэхдээ одоо бас нөгөө цэцэрлэгийнхаа багш нарын нэг цалин мөнгө илүү цаг мөнгөд бас хэцүү л хэлэхтэй. Тэгэл аль алталдаа л хэцүү багтаа. Салбар яамнаас энэ талаар тодруулахад сургуулийн өмнөх боловсролын багш удирдах ажилтны зөвлөгөөн зохион байгуулж зөвлөмж гаргасан хүүхдийг өглөө өгтөө авч оройд үдэж гаргах үүрэгтэй үндсэн багшийг ээлжээр ажилуулах ажлын ачааллыг бууруулах талаар холбогдох хуулиудад тусахаар ажиллаж байна гэсэн юм а. Зарим багш нар аль 4-5 жилийн өмнөөс л ингэж ярьсан одоо хүртэл шийдэгдэггүй байгаад гайхширч байна. За жишээлбэл өглөөний 7 цаг 30 минутанд 8 цагт ирж байгаа багш яг ажлын 8 цагаар за магадгүй 7 цагт ирэх ёстой байлаа гэж бодоход ажлын 8 цагаараа ажиллаад өдөр 3 цагт ч юм уу 2 цаг гээд ажил нь тардаг байлаа гэхэд дараагийн багш үргэлжлүүлээд ажиллаад оройн 7 цаг хүртэл иргэдийнхээ хүүхдийг хөгжүүлээд тэгээд хүлээлгэж өгдөг ч юм уу тий. Багш нар дараагийнхаа хичээлийг бэлтгэх, үйл ажиллагаагаа төлөвлөх, бичиг баримтаа боловсруулахад харьцан цаг гарах учраас энэ бол их боломжийн зүйл гэж бодож байгаа. Яригдаа судалгаа хийж, судалгааны түвшинд явж байгаа гэвэл одоо болтлын асуудал бол шийдэгдээгүй л байгаа. Дасралтгүй 10 цаг ажилдаг багш ч гэсэн хүн. Эдэлж чаддгүй цайны цаг, за мөн илүү 1 цаг ажилласан гэд нийт 2 цагийн мөнгийг үндсэн цалин дээр нэмж олгодог боловч цагтаа тарж гэртээ амжуулах ажил олонтой. Гэтэл нөгөө талаар эцэг эхчүүд ч гэсэн хүн гуйж хүүхдээ ахуулалгүй ажиллах ёстой цагтаа ажиллах үүрэгтэй. Цэцэрлэгийн цагийн хуваарийн талаар оюутан Батбаяг нар сурвалжллаа.